За өглөөний мэнд та бүдийнхаа амар амгалан айлтгая. Тэгээ энэ 7 хоногийн өглөөр амьд өгөөр хөтөлбөрт хамтдаа эзний үгээс суралцгаая. За тэгээ өнөөдрийнхөө үгийн цагийн төлөө эзэнтэй хамтан залбирцгаая. Агуу ишт эзэн бурхан минь ээ. Энэ үгийн цаг эхнээс нь дуустал та хамт байж бидэнд өөрийн үгээ Иохан номын 11-р бүлгээр өгч та амтарч болтугай. Тэгээ энэ цагийг танд даатхан таны хайртай хүү Иесусийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За тэгээ хамтдаа Иохан 11-р бүлгээс суралцгаая. Тэгээ өнөөдөр Иохан 11-1-ээс 17-р ишлэлийг судалцгаая. За бид цаг хэмнэхийн тулд эндээс Иохан 11-1-ээс 3-р ишлэлийг дуудъя. Тэгээ үргэлжлүүлээд 17-р ишлэл хүртэлх зүйлсийг та бүхэн Библиэс судлаарай. За би эндээс дуудъя. Бетаны Лазар өвчтөй байлаа. Бетан Марта түүний дүү Мария хоёрын тосгоо юм аа. Мария бол эзнийг тосоор тослоод хөлийг нь үсээрээ арчсан тэр эмэгтэй бөгөөд ах Лазар нь өвчтөй байв. Тиймээс эгч дүүс нь Иесус рүү хүн илгээж эзэн минь хараач хайрладаг хүн чинь өвдөв гэж хэлүүлвэ. Амен. За тэгээ яг өнөөдрийн бидний үзэж байгаа 11-р ишлэл дээр амьдралд бидэнд одоо ойлгохдохгүй олон хүлээлтүүд байдаг. Тэгээд залбирсан ч хариу одоо ирэхгүй байгаа мэт. Тэгээ бурхан бүр чимээгүй огт сонсоогүй ч юм шиг. За мөн тусламж орооч байгаа, ороотод ирж байгаа ч юм шиг ийм зүйлсүүд санагддаг. Тэгээ Иохан 11-р бүлэгт болохоор Лазарын өвчин тэгээд Иесусийн тэр саатж байгаа саатал тэгээд шавнарын айдас бүгд энэ дээр бол гарч ирдэг. Гэвч энэ бүхний цаана бурхны тэр агуу зориг байсан юм а гэдгийг харуулдаг. За тэгээ Иесус бол хайрладаг. Заримдаа бас ингээд хүлээлгдэг тухай 11-1-ээс 6-р ишлэлд бол өгүүлдэг. Тэгээ таны хайрладаг хүн өвчтөй байна гэж Иесуст бол хэл хүргэсэн. Тэгээ эндээс бид нар Иесусийн одоо хайртай шавнар болох тэр Лазар түүний эгч нарын одоо хэл очиж байгаа тухай. Тэгээ тэр хэлийг аваад тэр даруйда тэр хайртай хүмүүсийн төлөө Иесус очих байтад тэнтэй саацсан тухай энэ төр гардаг. Тэгээ хүний бодлоор бол хайртай хүн дээрээ сонсонгуудаас шууд л хүрээд ирэх ёстой юм шиг санагддаг. Гэвч бурхны ажил бол тэр хүний сонснаас өөр байдаг гэдгийг бол энд харуулж байна. Тэгээ эндээс харах юм бол бурхны тэр саадж байгаа хүлээлт бол Иесусээс шалтгаалаагүй цаанаас бурхны тэр туулсан цаг хугацаа байдаг гэдгийг бас би эндээс суралцж байна. За тэгээ үргэлжлүүлээд заримдаа бурхан шууд одоо хариулдаг, заримдаа хүлээлгдэг. Тэгээ бурхны хайрыг үргэлж хамгийн тэр сайнаар ажиллуулж байдгийг бол бид нар эндээс харж байна. Тэгээ өнөөдөр бид нар та бидний залбиралд бид төрүүлээ хариугаа хүлээж аваагүй юм шиг мэт санагдж байвч асуудал нь бол цаг хугацааны хувьд бол янз янзаар удаашрж ирж болно. Тэр үедээ ч ирж болно. За гэхдээ бурхан таныг бол энэ хугацаанд бол мартсан гэсэн үг биш юм аа. Тэгээ өвчин ч гэсэн бурхны тэр алдрын төлөө ашиглаж болно гэдгийг энэ өнөөдрийн үзэж байгаа зүйлээс бид нар ойлгож авч байна. Иесус хайртай хүн дээр товсон цагтаа ирж одоо дараагийн ишлүүдээр гарна түүнийг эдгээж
бүр тэр хүсэн хүнийг амьлуулсан тухай түүгээс бид нар өнөөдөр суралцж байна. За Лазар бол үнэхээр энэ үед бол өгсөн байсан. Тэгээ Иесус юу гэж хэлсэн гэхээр Лазарын тэр өхөл бол эцсийн үр дүн биш гэж хэлсэн. Эцэст нь Бурхны алдар ижлэгдэх байсан гэдэг энэ зүйл дээр бол харуулж байгаа. Эцэст нь бид одоо зовлон төгсгөл гэж хардаг. Харин Бурхан түүнийг бол өөрийн алдрын хэрэгсэл болгож чаддаг гэдгийг одоо энэ ишлээс бид нар харж болно. Тэгээ заримдаа өвдөлт янз бүрээр бидэнд ирдэг, биднийг өөрчилдөг, бас итгэлийн маань өсөгдөг. Бурхны одоо тэр хүчийг бол харуулж идэг гэдгийг бид нарынтээс харж болно. За тэгээ өнөөдөр тулгарч байгаа асуудлууд зөвхөн зовлон гэж биш юм а гэдгийг бид нар бодож, харин Бурхан ажиллаж байгаа талбар юм гэдгийг бид нар бол харж ойлгохыг бол бас биднэрт харуулж байна. Тэгээ энэ зүйлийг бид нар амьдралдаа хэрэгжүүлж амьдрахыг та нартай уриалж байна. За тэгээ өнөөдрийнхөө энэ үгийн цагийн төлөө хамтдаа залбирцгаая. Халелуя. Ахуушд эзэн минь ээ. Та өнөөдөр бид нарт Иохан 11-р 11-1-ээс 17-р ишлэлээр дамжуулан үгээ өгж Иесус өхлийн хүртэл одоо унтаж байна гэж хардаг. Тэр хараан цаашаага Лазар унтаж байгаа мэт боловч тэр өгсөн байсан гэдгийг илчилж хэлээд тэр өгсөн нэгнийг эдгээж Христийн нүдээр тэр өхөл хүртэл эцсийн ялагдал биш юм а гэдгийг бас бидэнд ойлгуулж өгч байгаад баярлалаа. Тэгээ бүх алдар нь танд байх болтугай. Тэгээ энэ бүгдийг таны хайртай Иесусийн нэрээр гуйн залбирлаа. Амен.